Петр хаан хүртэл Оросын хаадууд элчин сайд хүлээж авахд заавал хажуудаа Чингисийн удмын ноён суулгадаг. Чингисийн удмын ноёныг Оросын их бангийн дээр суулгадаг. Тийм одоо бүр дипломат протокол нь тийм байсан. Петрийг хүртэл тийм байсан. Петр хааныг хүртэл. Тэгээд тэр чи юу гэж байгаа юм гэхлээр одоо мэдээж элчин сайд нар ирнэ гэхээр нөгөө нэг бол монголчуудад хуниулж исэн Туркууд ирнэ тийм үү? Османы Туркууд ирнэ. Нэг бол Европынхан ирнэ. Тэгээ бас хуниулж исэн хүмүүс ирнэ шүү дээ. Тэгээ эрэхт нь хажуудаа Чингисийн удмын хаан суулгасан. Бид нар цуг байгаа штэ өгшөө. Юу жин гэсэн юм болоод баггүй. За 12-оос 3 нь тулгдаан дамиргдээд үлдсэн баригдаад тэгээд цазрах болсон баггүй. Цазрах бол түрүүний нөгөө одоо юм. Тийм. Тэгээд энэ чинь Оросын төгчд болохоор нэгдүгээрт амир муухай хэлсэн үгнээсээ бутсан. Хоёрдугаарт юу ингэж одоо тэг ясан дээр хийсэн найр гэж тэгэж одоо их зэвүүций бичдэг. Яг ер нь бол гэрээ хийж явахдаа жижигхэн ширхтэр бичсэн хэсгийг сайн уншичээд гэсэн түүхэн сургамж юм байгаа шүү дээ. Чи тэр доотлолт нь алга ялнаас хэлтрүүлээгүй шүүгүүд айгүй жижигхэн ширхтэр бичсэн. Тэрийг уншлгүй дээдлийн уншиж цус урсахгүй гинэ гэд гар хэсэг зурцсан хэрэг байгаа юм л да. Чи алга ялнаас ч мултлаагүй шүү дээ. Хоёрдугаар чи язгууртан хүний маягаар чамайг цусаж урсахгүй цаасалж шүү дээ. Одоо энээс илүү хүндэтгэл чамд ямар ирдэг. Нөгөө Монгол хүний бодлоор бол амар хүчтэй дайсан ирлээ. Чамайг 200 жил зовоож исэн Кипчакуудыг бүр буцахад. Тэгэхээр тэдрээс хамаагүй хүчтэй дайсан ирж штэ. Тэ? Тэгэхэд одоо ингээ бодоход бол ингээ хэдүүлээ цуглаад хуралдаад заастаа амар дайсан ирж гин шүү. Одоо бүгдээрээ сайхан нэгдээ зэрэг мэргээ гаргах гэхстэй үсттэй. Тийм байдгүй. Яагаад гэвэл 12 ван галка хол ирэг дээр цааслагдсан. 12 албан тушаал онгойчлоо штэ. Тэ? 12 албан тушаал онгойцсон учраас тэрэнд чинь за бүр хамгийн багаар бодоход 50 өрсөлдөгч гарч ирж байна. Хоорондоо хүнэлцэн. Тэгээ тэрийгээ дагаад хонзон үүснэ. Хачаа юм болж байгаа байхгүй. Тэр байтугай бүр монголчууд орж ирчээд байхад л хоорондоо хүнэлцээд яваад байгаа байхгүй Оросод. Тэгэхээр тэрний эхлэлийг галка гол төр тавьсан баг. Сайн байна уу сонсогчдоо, Монголын Гэгцэн түүх подкастын ээлж дугаар эхэлж байна. За нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Think Farm. Хамгийн нэгдэл эрчимтэй явагдаж байгаа тул та гараад огтмол угааж, амийнхаалтаа байнга зууж, дарахаа сэргийлж, дархлаагаа дэмжиж, халуун хоолшил, арц чадран болон анзны шүс угаарай. Think Farm. За өнөөдөр өмнөх сард эргэцсэн асуудал байгаа. Хипчакийн дан гэдэг. Тэгээ цувралаар явуулъя гэж бас үзэгчтэй хэлсэн байгаа. Тэгэхээр энэ удаад 2 дахь ангийн үргэлжлэх нь байна. Тэгэхээр өмнө нь бол Булгар дахь Хипчакийн дан ирсэн бол энэ удаад Орос дахь Хипчакийн дан болох нь дээ. Тий, ер нь энэ хэсгийн ч гэсэн айгүй бол нэг дугаард багтахгүй байна. Яг гэвэл хоёулаа нөгөө нэг Болгар, Башкир, Мордва гэдэг нөгөө нэг юуны Оросын дорн зүгт байсан үндэстнүүдийн эсрэг хийсэн дайны тухай ярихдаа гээгдсэн гэж ярьсан шүү дээ. Ерөөсөө би чидгүү тэгээд мартагдсан юм аа гэд. Энэ дээр бол гээгдсэн биш мушгагдсан түүхүүд их орж ирнэ. Яг гэвэл энэ Оросын дайнтай холбоотой асуудлууд бол Орос улсын түүхэнд бүр хэдэн зууны турш асар том онлын маргааны сэдэв болж явж ирсэн учраас тэгэхээр хоёулаа зүгээр нэг ингээд тийшээ дайраад ийшээ дайраад гэхээс гадна үгүй энэ ингэж үздэг нь ийм үзэл баримтлаас болж байгаа юм аа. Гэхдээ бидний бодлоор алсын Монголоос харахад бол энэ нь зөв юм аа гэдэг ч юм уу. Ийм байдлаар ярих хэрэгтэй болох бах. Айгүй олон ойлгомжгүй асуултууд гардаг. Тэрийг тойроод энэ олон түүхчид одоо их маргалддаг, зарим нь ч одоо их төөрөлддөг. Ийм сэдв байгаа. Хэдэн зэрэг очив. Оросууд хэдэн зэрэгтэй байсан. Гэх мэтэр ингээл
За тэр ийм юунууд бол их гарна л да. Тэгэхээр хоёулаа нэг хоёр хувааж нилээ ярихгүй болохгүй. Ер нь Орос одоо бид нар нөгөө сурсдаар ах нартайгаа тий ах нартайгаа бид хизээ анх танилцсан. Яагаад танилцсан? Тэгээд анхны одоо танилцах нөхөрсөг уулзалт ямар үр дүнтэйгээр дууссан гэдгээс эхлээд л ярих хэрэгтэй байгаа. Одоо энэ ард талд тавьсан орчин үеийн зураачийн зураг биш үү? Энэ бол 1223 оны 5 сарын 31-нд Калка голын ирэг дээр Оросын 21 банкын цэргийг буцахад тэгээд одоо монголчууд одоо тэднийг банзан доор хийж энэ төр доотлолт нь банзан доор нь олзлогдсон бангууд байгаа үстэй. Тэгээд тэдрийг хийж ингэж найрлаж байгаа. Орчин үеийн зураач ингэж төсөөл зурсан байна. Энэ зургаар бол дүүнэртэйгээ хэрхэн танилцсан юм байна. Тийм олон 100 жил бидний дүү явсан л да. Одоо л ах болчиход байгаа болохоос биш. Одоо тэр дахиад танаа үеийн ах гэдэг ойлголт чи одоо залуучууд бас хүлээж авах болчихсон л ойлголт л та. Ах гэхэр энийг хэлээд байгаа. Тийм ээ. Ер нь бол улсын харилцаанд ах トゥ байхгүй л дээ. Тийм. Эн чинь юу штэ. Европын ойлголтоор ах トゥ гэдэг чинь энэ тэнцвэр хэрэгтэй юм штэ. Brother тий. Тэгээд ах бол elder brother, дүү бол younger brother гэж ялгана штэ. Бидний ойлголтоор бол ах гэж тустай үгүй, дүү гэж тустай үгүй штэ. Эн чинь дээл ахтай гэдэг чинь хүн зах дээл захтай хүн ахтай гэдэг чинь арай өөр эрен битээ болчих. Тий, дорн зүгийн ойлголтоор шал өөр ойлголт байхгүй. Тийм учраас одоо социализмын үед зөвлөлтийн ирээд одоо хэдүүлээ братская дружба гэдэг ингээд ах トゥ гийн найрамд. Тэгээд тэрийг яг ах トゥ гийн найрамдал гэж орчуулсан шүү дээ. Гэхдээ ах トゥ гийн найрамдал гингүүд хэн ах хэн дүү юм бэ гэдэг асуудал бидний толгойд орж ирээд байгаа. Зөвлөлтийнхэн болохоор зэрэг бид тэр яг адилхан гэж яг онлын хувьд ямар юмны адилхан байх вэ? Адилхан байгаагүй л дээ. За хоёлаа нөгөө дайнаас нэлээ. Бас над ойлголтч бас нэр ямар юм байна. Бас нэг юм түлхүүр тайлж өгмөр юм байна. Хоёрдугаарт нь ер нь яг одоо энэ Хипчакийн дан гэж та битээр ирж болохоос энэ чинь юу гэдэг Оросууд бол тэгж ойлгодгоо. Бид нар ч бас тэгж нэрлэхгүй явсаар ирсэн юм шиг байна. Тухайлбал Оросуудын үед сайхны хүртэл энэ бол Монголын Орос дахь дарангуйлал дайралтын эхлэлж гэдэг юм уу? Дарлалын. Тий. Иго. Жуган барбарикум гэж одоо Польшийн түүхч Ян Лугаш анхудаага бичсэн. Тэр ч нэг тийм юу Оросын ард түмэнд хайртай дэвч бичээгүй л дээ. Яг гэвэл тэр үед чинь Польш хүчрэхэгжээд Оросын нэлээ их нутгийг эзэлж ийсэн. Оросыгоо бол та нар бол татарын даралт байгаа хүмүүс. Тэгээд та нарыг бид нэр ирж чөлөөлж гин гэж одоо татарын муухай даралтаас чөлөөлж гин гэж тэр чинь том үзэл суртлын юу байхгүй 65 дугаар зууны төгсгөлөөр бичсэн ном. Одоо бол Оросууд тэгж хэлэхэ болцсон. Алтан ордын хаанаас харьяалалтай үе гэж бичиж байгаа. За яг ер нь хонлын хувьд бол тэр нь арай илүү зөв баг. Гэхдээ энэ ингээд Оросын түүхчдийн үе үеийн турш энэ асуудалд хандах хандлага чинь Орос улсын ерөнхий аль зүг рүү хандах хандлага вэ гэдэг энэ хандлагаас үүсээд байгаа байхгүй. Энэ бол зүгээр нэг зөвхөн монголчуудыг юм уу Монголын ноёрхлын үеийг хандахтай биш юм. Ер нь бол их Петр хаан хүртэл Оросууд ч нь бол ер нь бид бол Алтан ордын нэг хэсэг. Петр хаан хүртэл Оросын хаадууд элчин сайд хүлээж авахд заавал хажуудаа Чингисийн удмын ноён суулгадаг. Чингисийн удмын ноёныг Оросын их банкын дээр суулгадаг. Тийм одоо бүр дипломат протокол нь тийм байсан. Петровыг хүртэл тийм байсан. Петр хааныг хүртэл. Тэгээд тэр чинь юу гэж байгаа юм гэхлээр одоо мэдээж элчин сайд нар ирнэ гэхээр нөгөө нэг бол монголчуудад хөнөөлж исэн туркууд ирнэ тийм үү? Османы туркууд ирнэ. Нэг бол Европынхан ирнэ. Тэгээ бас хөнөөлж исэн хүмүүс ирнэ шүү дээ. Тэгээ эрэхт нь хажуудаа Чингисийн удмын хаан суулгасан. Бид нар цуг байгаа штэ өгшөө. Юу жин гэсэн юм болоод байхгүй. Тэгээд яг мэдээж хэрэг Алтан орд бол олон зууны турш одоо Европтой харьцуулах юм бол магадгүй одоо цэргийн хүч, эдийн засгийн боломж тэр талаас бол их байсан. Тэр нэг Оросууд
юунда биш. Петр хааны үеэс эхлээд Азийн хүчин чадал буугаад ирч одоо дахиад нөгөө жишээлбэл энэ тухай өмнө нь ярьж ирсэн да Европын технологийн хөгжил, эдийн засгийн хөгжил төрж гарч ирээд тэгээд яг Петр хаан гэдэг чи одоо яг нөгөө колон Аз Африкийг колончилж эхэлж байгаа үе шүү дээ. Тэгээд ингээд харвас Европ нь илүү мундаг болоод ирэнгүүт Оросууд маань Петрийн үед Европ руу иргээд тэгээ ер нь тэр Аз Мазтай холбоотой бүх юмнаас цухтаагаад юм болсон. Тийм учраас энэ түүхэн шинжлэх ухаанд нь Евразийнхан өрөндийнхэн гэдэг хоёр урсгал бий болсон. Өрөндийнхний урсгалд нь одоо за Карамзинаас л эхлэндээ. Марзан нь Карамзин бас юу Алтан ордоос гаралтай. Карамурза буюу хар ноён гэдэг одоо нэртэй удмын ноёны удмын хүн. Тэр Карамзины үеэс эхлээд Оросын төрийн түүх гэж их алдартай ном бичсэн хүн. Тэр номон дээр бол ер нь энэ бол амар дарлал байсан юм. Одоо тэгээд энэ юуны монголчуудын дарлал ингээд Оросыг бол ингээд хойш нь татсан юм агдаг. Энэ бол гарч эхэлсэн. Хэдүүрүүд хизээ бичигдсэн юм. Энд чинь 1700 хэдэн он билээ дээ. Тий. Тэгээд энэ нэг урсгал одоо өрөндийн гэдэг нэг урсгал. Тэгээд тэрнээс эхлээл одоо нөгөө Суворов чинь юм уу гаралт шивэд мэвэд гаралтай болж байгаа үрж мөврэл. Харвас савар гэдэг хүний үрсад байгаа үстэй тий. Кутузов чинь Кутуз гэдэг хүний үрсад байхад чинь юм гаралтай нэмц гаралтай болгож хувиргаа хадж байх шиг тий. Бүр тийм юм руугаа орж эхэлсэн байхгүй. Гэтэл сүүлд нь за 19-р зууны төгсгөл 20-р зууны эхээс эхлээд одоо түүхчд бол үгүй бид нар чинь энэ Алтан ордын нэг хэсэг байсан юм байна. Бид нар илүү хүчрхэгч байсан юм байна. Бас эн чинь эерэг үрдэн бас байсан юм байна гэдэг ингээд Евразийнхны урсгал яваа. Тэгээд тэрний одоо бүр айхтар халилтай хэсэг нь гэх юм бол манай Гумилевгоо байна тий. Манай Гумилевгоо чинь юунд харлал бид хоёр чинь ингээд цуг амьдарч ийсэн симбиоз байхгүй юу гэдэг. Бас симбиоз гэхэд хэцүү л дээ. Археологийн малдлахыг үзэхээр их зовлонтой симбиоз байгаа бадар чи бага алуулсан хүмүүс гарч ирээд ахаар чинь тий. Гэхдээ нөгөө талаас бүр тийм амар дарлал бас биш байсан ч гэдэг юм уу. Ингээд энээсээ болоод нөгөө эрдэмтдийн юу нь яаж байгаа. Тэгээ одоо би өөр нөгөө юу Москва төгссөн болохоор орос хэлтэй. Тэгээ энэ Оросын түүхчдийн юмыг ингээд ярихаар одоо жишээл өрөндийн судлалыг нь барьж байгаа хүмүүсийн ярьж байгаа юм бол ерөнхийдөө зөвлөлтийн үеийн клишэ гэр. Ингээ айгуу сайхан найртай, сайхан жаргалтай амьдарч ийсэн чинь баахан аймаар дарууд орж ирээд тэгээс бүгдийг алж хятад тэгээд тэрнээс жоош ингээд нэг хүний дарангуулал тогтоо тэгээд дараа нь тэр ингээд Оросод ийм систем болоод үлдсэн юм амар дарангуулдаг байсан гэдэг ийм юм болоод ийм байгаад байгаа. Яг сүүлийн үеийн бас түүхчд бодтойгоор хамтдаг түүхчд байна л да. Чернышов, Жуков гэдэг тэд нар үгүй энэ чинь ийм байсан. Үгүй энэ одоо энэ цаазалж байгаа нь бол нэгдүгürt Сүбэдэбаатар үгэндээ урж байгаа ч цусаж урсахгүй гэсэн. Хоёрдугаарт Монголын уламжил ёсоор Баатар сайн хүн тэгээд дээрээс нь язгууртны удамтай хүнийг цусыг урсгахгүй цаазлах хэрэгтэй байдаг. Тэгээ энэ хүмүүсийн чинь цусыг урсгахгүй хүндгэлтэй цаазлж штэ гэдэг. Гэх мэт энд хоёр шал өөр ертөнцийн тайлбар хоёр өөр ойлголтын зөрс юм а гэж гэдэг ч юм уу ийм болж байгаа юм л да. Тэгээд тийм учраас чивтэр айгүй олон тийм энэ дэр тийм худлаа юм тий альсгүй хитрхи одоо нэг өнцгөөс тайлбарлагдсан зүйлсүүдийг тайлж явахад хүрэх болж байгаа. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Энэ үеийн Оросын нөхцөл байдал нь ямар вэ? Ерэн зүгээр энийг Оросууд одоо Кипчакийн дан гэж үз тийм үү? Эсвэл дахиад л энэ зүгээр үнэхээр Оросуудыг эзлэх гэсэн монголчууд татаруудын дан гэдэг үзэл хэвээрээ байна. Оросууд бол одоо энэ чинь Монголын байлдан дагууллаа. Оросыг байлдан дагуулсан явдал гэж үзсэн. Манайх бол түүхэндээ эн чинь нуус товчон дээр бүр бичээстэй байгаа шүү дээ. Батхан Кипчакийн дайнд явлаа гэд. Тэр Оросын дан биш.
Унгарын энэч дайн биш. Хевчагийн дайнд явлаа. Хевчагуудын араас явж байгаа. Тэгээ хевчагуудын араас явсан чинь тэднэртэй одоо ингээд нэг эвсэлд орчоод байлдах гэдэг хүмүүсийг ч байлдаж л таарч шүү дээ, тий. Тэгвэл хоёулын энэ дайныг ярихдаа энэ ингээд амар том үе шаттай төлөвлөсөн операц байсан юм а гэж ярьсан шүү дээ. Тэгээд тэрийг ярьсан. Гэхдээ тэр дайныг эхлэхээс өмнө жишээлбэл Оросыг харьяанда оруулсны дараа хүн амын тооллого хийгээд 450 мянган анжис байна гэж монголчууд тоолсон байна. Тэгэхээр хүн биш шүү дээ. Анжис. Нэг анжисан дээр чи их олон хүн амьдарч байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зэрэг Оросууд бол тэр үед нэг 5-6 сая хүн амтай байж гэж үзэж байгаа юм. 5-6 сая хүн амаас за яг суурин соёл иргэн шил эндээс цэргийн хүч гарна гэхэд за 1-2%. За сайн зүтгүүл 3% хүн амын ер нь багцаагаар нүүдэлчэнд бол ер нь 30-40% бол гарах бол асуудал биш шүү дээ, тий. Тэгээ үзэхэр Оросууд бол дор хийж 100-150 мянган зэрэг гаргах чадaltaй байна. Монголчууд бол одоо сүүлийн үеийн эрдэмтдийн тооцоолж байгаагаар бол 3-4 түмэн зэрэг л Орос юм байна гэж байгаа. Жиргээ 30 мянган зэрэгээр ороод дор хаяж 150 мянган зэрэг гаргаж чадах. Тэр нутг руу ороод тэгээд яагаад ингэж та дураараа идлээд байгаа гэдэг юм байна. Хоёрдугаарт эн чинь Кевчагуудыг хөөгд Кевчагууд Унгар яваад гисэн шүү дээ. Энэ Калка бол Оросуудыг харчаа за хэвдэр бүтэхгүй юм байна. Явлаа гэд Унгар авцсан. Тэгвэл Унгар бол яваач тий Украины тал руу ороод ирсэн байгаа хүмүүс шүү дээ. Бүр Кремлийг эзэлсэн байгаа хүмүүс шүү дээ. Чихрээ өвчихгүй тэгээ бүр хаа байсан хойд Оросын морь ороод юу хийж яваад байгаа юм гэдэг юм гарч ирэн тий. Их олон асуудлууд гардаг. Тэгээд тэгэхэр зэрэг Орос маань ягаад ийм байдалд орсон байсан юм бэ гэдэг юмыг бас нэг ярих хэрэгтэй болж байгаа. Яг тэгвэл Киевийн Орос гэж одоо ер нь бол яг үнийг хэлэхэд бол Киевийн Орос гэж байгаагүй шүү дээ. Тэр чинь сүүлд нь түүхчид Киевийн Орос гэд нэрлэлцээ. Яг тэгвэл нөгөө нийслэл нь Киевт байсан учраас. Тэрнээс биш яг тэр Киевийн Орос дээр нь очиод энэ Киевийн Орос мөн үгүй юу вэ гэж солиороод байгаа чинь мэдчихгүй тийм үү? Мэдэхгүй шүү дээ. Хоёрдугаар Орсон ч бас их ойлгомжгүй. Тий. Одоо жишээлбэл Новгородын ийм нэг юун дээр үүсэн дээр бичсэн бичгэн дээрээс Орос явлаа гэж бичсэн байгаа байхгүй. Тэгээ Новгородны юу юм? Орос үстэй уулна. Тэгсэн чинь Орос явлаа гэж бичсэн байна. Тэгэхээр зэрэг Орос гэж тэр үед юу гэж ойлгоод байсан бэ гэхэлэр энийг төвийн хэсэг нутгаа ойлгож ирсэн юм шиг. Тэгээ эн чинь Цэцэн Ярослав Вангийн үед бол Орос гэж нэгдээд одоо Киевийн Вант улсын одоо нөлөөнд ор нэгдээд тэгээ дандаа Рюрикийн удмын вангууд суудаг их хүчтэй улс байжгаад тэгээд 11-р зууны дунд үе гэхэд задралд орчиж байгаа. Тэр нь хэд хэдэн шалтгаантай. Задралд орсон тухай хэсгийг ярихаар загалмайтны аян дайн руу холбогдож ярихаас үр замгүй болж байгаа. Яг гэвэл загалмайтны аян дайн болохоос өмнө Оросын нутгийн одоо гол баялагч нь Варягаас грек орох худалдааны зам, Варягаас араб орох худалдааны зам гэдэг энэ хоёр том худалдааны замаар баялаг нь цутгадаг байсан баг. Варягаас гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Балтийн тэнгисийг бол одоо Варягийн тэнгис гэж нэрлэдэг. Варягууд ирдэг тэнгис байсан. Тэгээд тэндээсээ одоо Новгород руу яваад Новгородоос ингээд голоороо дамжиж явж байгаад хэрвээ ижил мөрөн рүү яваад гэх юм бол араб орох зам. Константинопол руу явах юм бол грек орох зам гэж. Яагаад энэ хойд Европоос ийшээгээ явдаг худалдаа энэ замаар яваад байгаа юм гэхээр Европч нь дотроо амар дайнтай. Тэгээд дайнтай болохоор чинь юу яж болдгоо? Европын нутгаар чи худалдаа явна гэхээр баахан дайсны баахан нутгаар явна шүү дээ. Тэгэхээр худалдаа явахд аягүй хэцүү. Ингээд нөгөө газар дундын тэнгис рүү тойрж орж ирэх гэхлээр чи тэр дунд нь англ гэдэг ингээд их төвхтэй газруудаар явна шүү дээ. Ер нь бол олон зуун жилийн турш далайн дээрэмчд байсан хүмүүс шүү дээ. Тэд нар чинь. Тэгэд энэ Оросын гол мөрнүүдээр дамжиж энэ худалдаа явдаг. Байсан энээсээ мөнгө авдаг гэсэн байна. Тэгсэн чинь загалмайтны аян дайн болоод загалмайтны аян дайн ямар сони үр дүн гаргасан бэ гэхлээр
Энэ 1-2 дугаар дайны үед нөгөө Иерусалим орсон замууд нь байна. Тэр чинь нөгөө Паблам одоо Иерусалимд бурхан багшийн шарил байгаа. Тэрийг одоо буруу номтон сарацинууд ингээд эзэгнээд байна. Тийм учраас хүмүүс явж сарацинуудыг буцхаж бурхан багшийнхаа шарлыг чиглүүлъё гэдэг. Тэгээд энэ шарлыг чиглүүлэх аян дайнууд эхэлсэн. За энэ үл яасан бэ гэхээр Европт илүүдл байсан хүчийг гаргаж яаж байгаа. Нөгөө талын нэг том үрдү Европ нэгдмэл юм байна гэдгийг бүгд мэдэрсэн баг. Нөгөө нутгаар нь явж болохгүй байсан шүү дээ. Худалдаа явж болдгүй байсан нутгаар чинь цэргийн хүч яваад тэгээ одоо ингээд Францаас гарсан рейцерүүд одоо энэ ногоон нь бол нэгдүгээр аян дайн л та. Энд чи одоо ингээд бүр Италийн нутгаар ороод тэгээ бүр тэр чигтээ Балканаар нэвт гараад ингээд явж байхад нөгөө байлдахын орн нөгөөдөл чи бурхан багшийн ширлийг чиглүүлэх гэж явж байгаа хүмүүс байна. Явцгаа хоол унд идэхгүйгээр ийм болоод тэгэхээр чин худалдаа тэрэг үрчи явж болдох болчихгүй. Нөгөө Константинопол ордог худалдаа чинь нөгөө тэгэнгүүт нөгөө Оросын замаар явдаг худалдаа байхгүй болчихж байгаа. За худалдаа байхгүй болонгууд ямар асуудал үүсэх вэ? Мөнгө байдгүй. Мөнгө байхгүй болонгууд чи одоо ингээд нэг юу гэдгийг ах Киевд вангаа сууж байгаа шүү дээ. Би хаан чим нэг Түрэгт ч юм уу нэг жижиг ван болоо сууж. Мөнгө байхгүй болоод эхэлдэг. Тэсэн чи ах тэндээ сууж татвар төлөхгүй юм ч хамд өгөх. Өөрөө өөрийгөө тижээж барахгүй байх би. Ингээд зөрчлүүд үүсээд. Тэгээ эн чинь 1160-аад оны үед уул нах түнэр шүү дээ. Бүгдээрээ л нэг өөрөөрөө удмаа. Яг холдсон үеэл. Одоо хоёулаа нэг мэдсэн чи Хевчагийн дайм биш Оросын хаан ширээний тоглоом ярьж эхэлдэг. Тэгээд 1162 онд үлээ Любичид цуглараад за бүгдээрээ тохирё. Хар гэртэй хаан бор гэртэй богд байцгаая. Гэт тэгэнгүүт нөгөө Орос чинь амар олон эзэн тулс ван тулсууд болоод хуваагдчихсан. Тэгэд энэ ван тулсууд болоод хуваагдсан. Тийм учраас энэ бол одоо юу гэх юм бэ? Маш ерөнхий энэ жишээлбэл одоо ингээд Эрзаны ван тулс гэдэг тий. Тэгэхэд чинь энд дахиад нэг юм жижигхэн юу уул нь ингээд нэг юм шиг мөртөнө Эрзан тусдаа, Мөрмөн тусдаа. Тэгээ Черниговын ван тулс гэдэг тэгэнгүү Трубчевск тусдаа, Курск тусдаа. Хот улсууд шиг юм шүү. Хот улсууд л багхгүй. Хот улсууд гэхдээ нэг дээрээ нэг одоо юу гэх сүзерэнтэй. Тэгээд ишээ тэр сүзерэн байлаа гэд тэрний үгээрч бас бүх юм явахгүй. Бас цуглж хуралдаж ээж одоо цамаар дайнд явна гэдэг. Ийм юм болоод хуваагдчихсан. Тийм учраас нөгөө монголчуудыг очиход их боломжийн нөхцөл байдал үүсчихэж байгаа. Хоёрдугаарт бид хизээ анх хаан яаж танилцсан бэ гэхээр бид нар чинь 1223 оны 5 сард Калка гол дээр нөгөө Сүбэдэ Баатар Зэв Жанжин хоёр чинь юунуудыг Хевчакуудыг хөөж явж байгаад тэгээд энэ хар тэнгисийн тэр хавьд ирэхтэн Хевчакийн Катя хаан эн чинь тэр Черниговын ван Химертэй Мстиславын адам аав. Тэгээд нөгөө хадам нь ирээд хүргэндээ алуулжаан цаан ч хөөе ай одоо туслаач гээд тэгээд энэ ерөнхийдөө энэ өмнөд Оросын вангууд 21 ван нэгдэж цэрэг цуглуулж одоо Хевчакуудыг өмөрөхөр энэ Калка гол дээр ирж байлдахаар болсон байна. Наанаас ч асуулт дуран гарч ийн л да. Юу Хевчакуудыг юу өмөрөх вэ? Наа чин Оросуудыг харин ч бужигнуулж исэн нөхдөө дээр нь ер нь хизээ энэ Хевчакуудын дээрээ нутаглаад сурч юу? Хевчакууд бол Хевчакийн тал гэдэг чинь одоо энэ Хевчакууч бол хэрвээ хоёулаа урд дахь түүхээ санаж байгаа дугааруудаа санаж байгаа бол Казахстаны тал мал тэр амьд чинь Дэшти Кипчак буюу Хевчакийн их тал байсан шүү дээ. Тэгэхдээ ингээ Хевчакууч нь 11-р зууны үед одоо өсч үржээд хүчрхэгжээд тэгээ гисг нь баруун тал руугаа нүмгээд тэгээд энэ Украины энэ тал руу орж ирээд тэгээ энд байсан бичнээгүүд гэж бас түрк гаралтай үндэстэн байсан. Тэр бичнээгүүдийг бүгдээр ингэ хөөж зайлуулад нөгөөдүүл нь зугатаагаад бүр балгаар хүртэл зугатаагаад л болсон л доо. Тэгэд энэ тал нутагт ирж байрсан түүхтэй. Энд чинь 1066-7 оны үеэс эхлээд Оросууд руу довтолж эхэлсэн.
Оросын нутгийг довтлогчдоо уулгалалтал яваад байгаа юм л да. Уулгалаа. Тэгэд хэсэг хугацааны дараа Оросууд Хевчагууд хоёр одоо хамтран амьдрах арга зүгөө олж эхэлж байгаа байхгүй. Тэгээд эн чинь Хевчагийн хануудаас охиныг авч Оросын вангууд суудаг. Дараа нь дотроо хэрэлдэхээр нөгөө хамаатнаа дуудаж авчираад нөгөө нөхрийг салб цогтөг. Чи тулдаанд гарахад өөрийн чинь цэргээс гадна Хевчагийн хөнгөн морин цэрэг байх юм бол өрсөлдөгчөө дарна шүү дээ. Тэ? Гэдэг ч юм уу. Тэгээд тэр үеэс эхлээд энэ Оросууд чи энэ хавьд нөгөө нэг жижиг модон цайзууд барьдаг. Тэгээд тэр модон цайзан дээр нь харуул сууж. Тэгээд нөгөө Хевчагууд довтолж орж ирнэ шүү дээ. Довтолж уулгалтаар ороод ирэхээр нөгөө харуул нь харчаад төв рүүгээ. Одоо чи ингээд бүүм чи нэг Рязани ван болоод одоо ордондоо сууж явах чинь би чам руу загтал илгээх нь шүү дээ. Хөөш хамаатнууд чи ирж шүү. Тэгээд хамаатнууд нь ирээд тэгж найр хөрмөнд чи ирж байгаа мó ер нь уулгалахаар ирж байгаа ч юм уу. Янз л байсан үе л дээ. Тийм учраас юу гэх юм да одоо энэ чинь нэг тийм love and hate relationship байсан гэх юм уу да. Тийм юутай байсан. Тийм учраас токсик харилцаатай байсан юм шүү. Токсик гэдэгтээ бас тэр чинь бас эерэг үе бас байгаа. За. Тэр чинь би одоо ингээд Киевийн хон болмоор байдаг. Киевт мигмар сүрэн суучаад би өөрөө Киевт очиж байлдахаар барахгүй штэ. Тэгэхээр зэрэг талаас хамаатнаа дууддаг. Одоо би тэгээд би чамд Киевт 3 хоног дээрэмдэх хэрэг үү. За. Найшраг гэдэг. Тэгэхээр нөгөө хамаатан чинь баярлаа шүү. Өө тэгээд Оросуудтай нийлж жагаад Киевотыг эзлээд тэгээд яг надаа юу олдох уу гэхээр Киев их банкны судал олдно. Чи яах вэ гэхээр чи Баян хотын 3 хоног дээр зөндөө юм бол. Тэгээд аль альнийх нь ирэх шиг нийлэл явчих юм байна. Иймэрхүү юмнууд болдог байсан байхгүй. Тийм учраас Катя хааны гуйлтаар энэ өмнөд Оросын 21 он чинь цэрэг цогцолж байгаа. Тэгэхдээ би бол зөвхөн Катянгуугаад тэгээд хүргэн нь хичээгээд тэгээд тэр дайнд мордоогүй юм байна гэж хараад байгаа. Зевс үедээ хоёр чинь бүр 1221 оноос гараад Гүржийн хаан тулсыг буцоход, Азербайджаны Ширван шахуудыг буцоход, Атабегуудыг буцоход, Дербентийг хуг аваад тэгээд цаашаа Кавказын нуруу давж орж ирээд Алаануудыг буцоход, Лезгинуудыг буцоход тэгээд энэ талд байсан юуны Хевчагийн 2 хааныг буцоход Америк мөнгөтэй хүмүүс юм чинь. Тэ тэр үед одоо болтол энэ Гүржийн ууланд Сүбэдэбаатар баялгаа нуусан, алтаа нуусан гэсэн домог байдаг байхгүй. Хайдаг мэдэг хүмүүс бас байдаг гэсэн. Тэгэхээр зэрэг нөхөр Катян бол очиод амар олон улстай хүмүүс ирж байна. Тэгээ тэр олон улсыг дайраад байлдаа хийгээ явахар чинь 30 сулрна шүү дээ. Ямар мөнхөө ус уцсан хүмүүс байгаа шүү. Тэгээд амар амархан тэгээд зөндөө баялаг олж болохоор байна гэж хэлсэн баг. Тэрнээс биш нэх 21 үлээл уулгамж хайтал цуглаа л тий. За яг хөө тэгээд их хялбархан олзолчихно доо гэж бодоод хүрээд ирсэн юм шиг ба. Юу 21 үлээ? Энэ өмнөд Оросын 21 ван цугласан байна. Тий. Зэрэг аваад. Катян гэдэг чинь Хевчагийн хаан. Тий. Хотон биш үү? Яг хотон гэж би бол хотон гэж бодоод байгаа. Оросууд Катян Сутой гэж нэрлээ. Гэж тэмдэглэж үлдээсэн байгаа. Уугрууд бол Катони гэж байгаа. Катони. Тэгэхээр би хотон юм байна. Сутайн хотон гэдэг хүн байна л гэж хараад байгаа. Сутай хотон. Тий. Түрк нэршгүй юм байна тийм үү? Тий, Сутай гэдэг чинь ер нь бол Монгол хэлний чинь Сутай гэдэг уул шүү дээ тий. Тэр чинь түрк нэрлэлтэй Сутайн хотон гэдэг хүн л яваад байгаа юм л да. Сутай авахтай хотон гэдэг хүн. Хевчаг нөхөр явж байгаа. Оросууд л половцыг гэдэг болохоос. Тэгээд Калка голын иргэд дээр ирээд нөхдүүд байлдах гээд ирээд тэн дээр бол Сүбэдэбаатар эхлээд илчээ уулаад бид нар та нартай байлдах гээгүй. Бид нар энэ Хевчагуудыг мөрдөж явна. Тийм учраас та нар нутаг руу орохгүй. Та нар над Хевчагуудаа буцаход эд юмсыг ав. Энтергээд
Тэгэнгүүт нөгөө Оросын онгод чинь тэнд Оросууд хамгийн анхны алдаагаа хийсэн л дээ. Оросын онгод чинь энэ хүн чинь элч хүний юг зөрчичлөө. Хим хэмжээг зөрчичлөө. Бидний дунд ингээд ясгайж штэ. Элч хүн гэдэг чинь зад юу зорилгоо хэлэхтэй болохоос биш. Улаан цагаа бидний хооронд ясаа ядахтай яа тий. Энэ нөхрийг цаазаар авчихсан. Элч. За тэгээ цаазаар авчихаар нөгөөдөл чинь халах яланд унчиж байгаа нөгөө их засаг хуулийг мэдхгүйг л одоо гор байна л та. Одоо яг тэгээд хэвлэгдээг юм чинь. Тэр үед тийм байсан болохоор тэгэд дахиад нөгөө Сүбэдэ Баатрын шилдэг гарахаар 8 хоног ухраад энэ Орос Кавчагийн цэргийг чинь ингээд сунжруулад 8 хоног ухрахаар араас нийлдэн штэ. Бааш болоогүй дунд нь бас ачаа өсгөө хайж шунлын хөдөлгөж байгаа нөхөр. Тэгээ тэр ихний нэг ноён Монгол ноёнг барьж авсан тухайд юун дээр их сурвалж дээр дурдсан байдаг. Тэгээ тэр Гимбэг гэж ноёныг. Тэгээ тэрийг одоо жишээлбэл Европын их сургуулийн эрдэмтэн юм билээ. Тэр энэ бол зөв ноён байна гэж таасан байна. Тэгээ Гембэг буюу Ямабек гэдэг нь бол одоо түрк хэлний зөв гэсэн үг юм а гэж. Би бол биш байх гэж бодож байгаа. Яг тэгвэл зөв ноён. Ер нь бол зөв ноён 1224 онд энэ аяны дараа нас орсон л та. Тэгтээ мань хүн тэнд амьд яваад байсан юу гэж. Тэгээ ингээ ухарч явсаар гоод Калка гол дээр авчираад Калка гол дээр монголчууд нь голоо гараад зөнтөлт нь голын зөв хэрэг дээр хүлээгээ зогссон. Оросууд нь давхиж ирээд тэгээд түрүүчийн хороод нь голоо гарч эхэлж явах үед нь цохилдог байд. Тэр нэг тулдааны газар зүйн байршил зургууд байдаг уу? Байгаа. Байлгүй яах вэ? Нэг хоёрд нь та ингээл хөрөнтэйгээ яриамаар бүр хажууд нь байсан юм шиг их сурулж байгаа яриамаар байна. Сүүлийн үед их сурулжгүй л хондог болчиход байгаа шүү. Гэхдээ энэ Калка голын тулдааны тухай ер нь бичээгүй их сурулж байхгүй. Аль нь Тэр байтугай бүр хаа байсан Персийн их сурулж мөрүүлж тэрч бичиж байгаа. Европын их сурвалжууч бичдэг. Яг мэдээж тэр үеийн их сурвалжууд бол ингээд нөгөө ажиг сургаар бичиж байгаа учраас үнэн худлууд нь бүү мэд юм болно л доо. Гэхдээ Оросын их сурвалжууд дээр бол маш тодорхой бичсэн байдаг. Хин хизээ яаж гол гарсан. Тэгээд хин нь одоо сумны шарх олсон. Энэ тэрийгээд одоо Галицин Даниил тэр үед 18 төйсэн билүү залуу байсан хүн. Тэгээд тэр бол одоо хамгийн түрүү гол гарсан улсуудын нэг штэ. Энэ Калка гэдэг голоо. Тэгээд энэ дээр гүүр зурцсан байна, гүүр байгаагүй завар гарцгаасан юм билээ. Тэгээд Калка хамгийн түрүү хин гарсан бэ гэхлээр за мэдээж Хевчакууд нь гарч байгаа. Бид нар чинь хонцог авах гээд хамгийн их хорсолтой яваа хүмүүс штэ. Тийм учраас энэ Оросын давшиж явсан зэргийн тэргүй игнэнд нь бол Оросын яруу жанжны өдөрцөн Хевчагийн морин зэрэг явсан гэж. Тэгээд тэрний араас нь нөгөө Химертэй Мстислав Черниговын маань тэр нөхөрч явж байгаа. Энд ч нөгөө хадамда гавьяа байгуулах гэдэг юм шүү дээ. Тэ? Тэгээд Даниил Галицин Даниил явж байгаа. 18 та залуу анхны том толтонд орох гэж байна. Бас гавьяа байгуулах хүсэлтэй нөхөр. Хамгийн түрүүнд нь хусч яваа байхгүй. Энэ хэд чинь. Тэгээд энэ араас нь бусад одоо хороодууд нь явж исэн. Гэтэл Киевийн ван бас Мстислав хогшин Мстислав тэр нь болохоор голын нөгөө эрэгт лагер бариад хүрээлээ суудсан тулдаанд орохгүй ер нь бол хогшин хашралж байна уу? Хашралж байгаа юм. Хоёрдугаарт Киевийн хороодын ихэнх нь явган зэрэг байсан гэж бичигдсэн байдгийн байлээ. Тэгэхээр зэрэг чи 8 хоногийн марш хийж ирсэн явган зэрэг бол их морин зэргийн урталт бүгдийг чадахгүй л байсан баг. Тэгээд нөгөө талаас идэр чинь нэгдмэл өтөртлөхгүй нарагдаж байгаа байхгүй. Тэгэл дуртай нь гараад дургууд энд голын нөгөө эрэгт сууж үлдээл тийм байлдаа гэж юу гэдэг те. Гурав дахь нь Сүбэдэгийн залинд орсон харагдаад байгаа. Их хялбархан гарчиж болох юм байна гэдэг ойлголттой. Тийм учраас нийт зэрэгтэйгээ хөдлөхгүй тэр төрүүлээд хадамдаа гавьяа байгуулах гэдэг нэг нөхөр анхны цэргийнхээ алдрыг олж авах гэдэг нөгөө нөхөр тэр төрүүлээд гол гараад яваад өгч штэ. Тэгэд гол гараад очихт нь монголчууд нь
хүлээж агаад хүнд морин зэргийн зохилдог хүүд. Тэгэнгүүт нөгөө урталт нь явсан хевчаагууд чинь цөм зөхүүлж буцаж зугтахтаа Оросын хороодын нэг үүмүүлээд одоо яг би судар дээр бичснээр нь хэлж шүү. Тэгээд нөгөө Оросын хороод нь ухраад голын гарман дээр ирсэн чинь монголчуудаа байлтгаж хоорондоо байлдаад завиа булаацалдсан шүү дээ. Тэгээд тийм бүр юу бужигнаа болоод тэгээд яг зарим хороод нь давших гэж үзээд тэгээд нөгөө Монгол цэргийн сум өндрийг төвчж чадахгүй ухарцгаагаад ийм юм болоо. Тэгээд нэг хэсэг нь гол гараад цаашаа зугтсан. Нөгөө толгой орой дээр бүслээд нөгөө юу өрөөд жижигхэн бэхлдээрээ суудсан кив он чинь гүн чи яадаг үлээ гэж итэл яахын арга байхгүй монголчууд нөмрөөд ороод ирсэн баг. Тэгээд нөгөөдхий чинь бүслээд харин өгсөн амлалтан тэр байхгүй. Та нарын зүсээ хөрсөхгүй гэж. Тэгтээ алах ялыг чи өршөөхгүй гэж хэлээгүй. Илж алсан хүн чи алах ялтай шүү дээ. Монголчууд хуулийг яаж сахиулдаг байсныг эндээс харж болно. Нэгдүгээрт энд баригдсан бангуудыг бүгдийг тэгж цаазалсан. Илж алсан хүмүүс. Хоёрдугаарт би чамд нэг кино юу муу хот гэдэг нэг кино Злойгор гэдэг кинонд тухай ярьж байхдаа ягаад энэ хотыг ингэж таахад дулаараад ирсэн бэ гэхээр тэр хотын Козельскийн ван чинь энэ тулдаан дээр оролцоод тэгээд Монголын элчийг алъя гэдэг санаачлал гаргасан. Судар дээр нэг бичсэн байгаа юм чинь. Тийм учраас 13 жилийн дараа ч гэсэн ял асууж шүү дээ. Хотоос нь ял асууж байгаа. Хүүхдээс. Тийм айхтар юутай байсан байгаа. Тэгээд яг өстэй байсан юм шүү. Монголчууд их өсцэн гэдэг үгүй. Чи их засаг хуулийг бол мөрдүүлнэ гэдэг. Одоо бид нар хуулийг яаж мөрдөхгүй байх вэ гэдэг сэдвээр бүх толгойн ажиллаад байна шүү дээ. Тэр үеийн монголчууд бол хуулийг яаж мөрдүүлэх вэ гэдэг дээр ажиллаж байна л гэсэн үг байхгүй. Ялгаа бидний өвөг дээдсээс ялгах ялгаа тэр байна л да харамсалтай. Эн чин яг ер нь бол юу штэ Сүбэдэд энэ аянд гарахт нь Чингис хаан тийшээ очиж шүү гэд 11 үндэст нь нэрлэж байгаа штэ. Тэрэн дотор энэ Орос ороод тэгээд Оростой бүр Кивамени хэрмэн хүртэл яваа гэж. Тэгээд Сүбэд яг бүр ястаас биелүүлж байгаа. Яг гэвэл мань хүн чинь энд Калка голын ирэг дээр Оросуудыг буцахад энэ чинь 21 ван оролцсноос 9 ван цааслагддаг лөө. Яа би 9 ван амьд үлдээд 12-ын. За 12-оос 3 нь тулдаанд амьрагдээд үлдсэн баригдаад тэгээд цазрах болсон байхгүй. Цазрах бол түрүүний нөгөө одоо юм доо. Тэгээд энэ чинь Оросын төгчд болохоор нэгдүгээрт амир муухай хэлсэн үгнээсээ бутсан. Хоёрдугаарт юу ингэж одоо тэг ясан дээр хийсэн найр гэж тэгж одоо их зэвүүций бичдэг. Яг ер нь бол гэрээ хийж явахдаа жижигхэн шрифтээр бичсэн хэсгийг сайн уншичээд гэсэн түүхэн сургамж юм байгаа шүү дээ. Чи тэр доотлолт нь алах ялнаас хэлтрүүлээгүй шүүгээд айгүй жижигхэн шрифтээр бичсэн. Тэрийг уншлгүй дээдлийн уншиж цус урсахгүй гинэ гэд гар хэсэг зурцсан хэрэг байгаа юм л да. Чи алах ялнаас ч мултлаагүй шүү дээ. Хоёрдугаар чи язгууртан хүний маягаар чамайг цусаж урсахгүй цаасалж шүү дээ. Одоо энээс илүү хүндгэл чамд ямар хэрэгтэй. Нөгөө Монгол хүний бодлоор бол би их засаг хуулиас их болсон. Тэ? Ийм юутай ойлголттой байгаад байна шүү дээ. Тэгээд энэ Сүбэд чи эндээс цаашаа давшаад Новгород, Ярополч, Светополч билүү тэр хот хүрээд тэгсэн буцаа авчихсан. Тэр Светополч гэдэг чинь байна шүү дээ. Киевээс 60 км-ийн зайтай хот. Бүр цаашаа бүр дахиад барамт ш. Одоо жибүм мэдээ ингээд Улаанбаатарыг чиглээд амар их дайсны зэрэг давчиж явж байгаад манай армиг хинтийн хажуудстаа навс буцагчод байхгүй болтол буцагчод тэгээ Улаанбаатар руу явж исэн тэрэлжийн тэндээс буцаа яваад өгөл чи юу гэж байна. Яг л тийм болж байгаа байхгүй. Тэрэл чин 70 үсттэй. Тэгээд тэр хотоос буцаа авчиж байгаа. Тэгэхээр мань хуяас хэрмэнд нь тулсан. Киевийг эзэл гэж хэлээгүй шүү дээ. Хэрмэн хүртэл яв гэсэн шүү дээ. Хүртэл нь явлаа. Харлаа үзлээ. Оросуудтай ингэж байлдаж болох юм байна. За. Буцтай хэрэгээ гэж буцаа авчиж байгаа.
Хамаагүй нэгдэл эрчимтэй явагдаж байгаа тул та гараад огтмол угааж, амийнхаалтаа байнга зууж дарахаа сэргийлж, дархлаагаа дэмжиж, халуун хоолшвол арц чудран болон анзны шүүс уугаарай. Denk Farm. Энэ Оросуудын нөхцөлөд цэргийн давуу хүчтэй тулдахад зэв сүбэдэ нарын тагнуул заншлаачийн бол нэлийн оролцоотой баг тийм. Тэр маягт. Ер нь тэгээд дараа нь 37 онд ороход бол чи 13 жилийн турш манай тагнуулын сүлжээ ажилласан. Тэгэхээр Оросыг бол нефт судалсан байна л гэж би хараад байгаа. Жишээнүүд нь Зөндөө байна. Одоо ягаад өвөл орж зөө. байгаа. 10 чи үлээ 11 сарын сүүл 12 сарын хэр Ерсаны төтгөр орж ирж байгаа. Аль дайныг хэлж байна те. 1237 оны. Тэр хүртэл дахиад үйл явдлууд болоод байна. Одоо энэ дайнтай холбоотой тухайлбал Бродникуд гэдэг нэг нөхдүүд тавих гээд ах шүү. Оросуудыг эвсэл болгож байгаа. Эдгээр ингээд цуулж авчираад энэ дээр тулдна гэдэг энэ газар зүүн байршлын сонголт байна. Энд чинь замаа яхаар ашиглахаар тийм том гол юм. Одоо минийхаар ерөөс төсөл буухгүй л да. Гатлаа гарцмаар морьтой гараа авчмаар гол баймаар санагдсан. Гэхдээ энийг одоо юу штэ. Одоо энэ Мариуполь хот байна штэ. Энэ дайн Орос Украины дайнд ягаад энэ юунд Оросууд чөлөөллөө гэдэл буу юм болоод байгаа хот. Тэр Мариуполь хотын орчимд байгаа Калч гол гэж үздэг. Яг тэр үедээ Калка гэдэг нэртэй байжээ гэж. Одоо бол тэр нь жижигхэн гол байгаа шүү. Тэр үедээ бол том гол байсан юм байна. Яг гэвэл тэр чинь завны төлөө амар юу болж байгаа шүү дээ. Хоёрдугаарт нөгөө Ишиг зүхтагаад явсан Химэртэй Мстислав юу Галицийн Даниил хоёр чинь цаашаага зүхтиж Днепр хүртэл зүхтаад Днепр мөрөн дээр баахан зав бас байгаа шүү дээ. Оросч нь Днепрээ гарсан чинь. Тэгэнгүүт нөхдүүд тэр заваараа Днепрээ гарангуудаа нөгөөдхөөгөө авч сул урсгалын дагуу сул тавиа хийцэн. Тэгэнгүүт араас нь явж исэн зэргүүд нь гол гарч чадхаа болоод монголчуудад ядуулахгүй. Голоо гарч чадахгүй юм чинь. Тэгээ голынхаа нөгөө эргийг дагаж цухтаагаад тэгээ яг Монгол зэрэг араас нь Днепр хүртэл хөөсөн гэсэн юутай. Яг энэ дээр оролцсон цэргийн тоог саяхан болтол их янз янзаар зэвс өвөдөө ойлгомжтой хоёр дүм зэрэг байжээ тий. Тэгээ энд эрэхтэй бол нэг 12,000 орчим байсан болов уу гэж одоо эрдэмтэд үзэж байгаа. Тэгээ Оросуудын зэрэг хэлж. Монголын зэрэг 12,000 тий. Хоёр түм гараад үгүй тэр чин гараад наад хоёр чин Каспийн тэнгисийн өмнөд эргээс эхлээд Кавказыг нэгтүүлээд Гүржийг буцахгүйд гээд Америк дайн дундуур явсан хүмүүс шүү дээ. Хохирол бас амссан л байж таараа л да. Тэгээд нэг 12,000 орчим байжээ гэж одоо үзэж байгаа. Оросуудыг бол саяхан болтол ер нь 80,000 гэж тооцчихсон. Тэгээд одоо бол эрдэмтэд бүггүй юм байна. Ер нь бол нэг 40-45,000 байсан юм байна гэж тооцож байгаа. Гэтэл чи энэ бол цэргийн урлагийн гайхамшиг шүү дээ. 4 дахин их хүчийг тэгэд их хүч байгаа учраас сүбэдэ тэр зориуд хуурам чухралт хийж хийхээр чин морин цэрэг явган цэрэг хоёрын урд өөр тийм биз дээ. Тэгэхээр явган цэрэг чи ард нь үлдэн тийм үү? Хоёрдугаарт морин цэрэг чин дотор хүнд морин цэрэг хөнгөн морин цэрэг гэж байна. Тэгэхээр хөнгөн морин цэрэг нь илүү хурдан явна тийм. Тэгэхээр нөгөө хевчаагууд нь бүр урталтаа гарчихна. Оросын хүнд морин цэрэг дундаа үлдэнэ. Явган зэрэг нь ардаа үлдэнэ. Тэрийг мань хүн бүгдийн тооцоод байна шүү дээ. Хоёрдугаар тагнуулын ажиллагаа сайн байна гэж би яагаад үнэлээд байгаа юм бэ гэхээр байлдааны төлөлтөө хийхдээ мань хүн чинь дайсан олон удирдлагатай гэдгийг айгүй сайн тооцож байгаа. Тийм учраас олон удирдлагатай дайсантай байлдахад байлдааны нөхцөлөдлийг огцом өөрчлүүлж ялна гэдгийг бол сүбэдэд чинь уулзголын байлдаанаас эхлээл мэдсэн ойлгоцсон хүн шүү дээ. Татаруудтай байлдахад тий 4 татарын цэрэг цуглаад ирэнгүүт нь байлдааны нөхцөлөө хоёр өөрчлөгдөл нөгөө 4 өөр ноён чинь 4 өөр шийдвэр гаргаал. Тий яг тийм болж байгаа. 21 он чинь 21 өөр шийдвэр гаргаж байгаа байхгүй. Ер нь бол ийм үрдэм гарсан л та. Хоёр илч явуулсан байд. Эхнийх нь цаалсан, дараагийнх нь яасан бэ? Дараагийнх нь бол ерөөсөө очиод та нар юу яаж байгаа юм уу? Байлдъя гэж байгаа юм уу? Байлдъя гэж хэлээ буцаавч. Тэгэл болоо. Оросууд цааслаагүй. Тийм. Тэгэхээр би тэр элчийг бол Оросууд цааслаагүй. Оросууд ч нөгөө түрүүчийн элчийн цааслахтаа энэ хүн элчийн хэм хэмжээ зөрчиж
бидний дунд ясгайлаа гэж задлсан шүү дээ. Дараагийн хүн үрж ирээд байлдах гэдэг юм уу? Байлд ил та ингээд хилчээ явчихлаар чинь чи тэр хүн яасан гэх юм. Дайнал зарлж байгаа юм биш үү? Энэ чи феодлын одоо ойлголтоор бол тэр хүн яасан бэ? Байлдах ирмэлзлийн илэрхийлсэн юм байхгүй. Тэгэхээр тэр хүнийг цааслах шаардлага бол байхгүй. Миний зүгээр хардж байгаагаар бол хоёр дахь хэлч бол зүгээр байлдъя гэж хэлэх гэж ирээг баг. Хоёр дахь хэлч бол тэр Оросын вангуудын цэрэг ямар хуу улсууд байна. Эдгээр юу вэ? Тэр нөхөр тагнуулъя гэж байгаа байхгүй. Ер нь бол би бол тэгж л харддаг. Тэрнээс хоёр дахь хэлчийг ирүүлэх ямар шаардлага байхгүй байхад мань зориуд явуулаа. Тэгээд дээрэс нь айгүй бол тэр хэлчин жоохон айсан байдалтай. Оросууд ер нь улам одроод харчих юм байна эдрийг гэсэн ийм л сэтгэл төрүүлэх. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйн бас айхтар юмнууд тэн дээр явсан харагдаад байна. Тэгээд дайраад ирэхтэн заавал тэр энэ цэргийн хөсөг гэдэг чинь ардаа үйдэг үстэй. Урдаа юу хийж өг тэр хөсөг. Оросуудыг дайраад ирэхэд манай цэргийн хөсөг. Тэгэхээр тэр шунлын хөдлөх гэж зориуд хайж байгаа. Тэр чинь нэлээд боломжийн юмнууд хаяад байсан гэсэн юм. Эсвэл сул дорой одоо цэргийн хөсөг гэхэр мэдээж дагуурс байж таарна. За чи тэгээд 7-8 улс байлдаад эзлээд яцсан юм чинь тэн дотор хийчих нэг баг зэрэг алт мөнгө дагуурс бол одоо Сүбэдэбаатарт бол хангалттай байгаа шүү дээ. Тэгэл мань ханыг юм хайчаа тэгэл Оросууд ирнэ гоо. Тэгээд дээрэс нь юу хийж байгаа шүү дээ. Нөгөө Мстислав вон чинь тэр Гэмбэг ноёныг барьж авчаад тэгээд хойшоо нөгөө Киевийн хөгшин Мстиславд илчилгээсэн тухай судар дээр бичсэн байна. Тэгээд өө эднес чинь Тарухан амьттай нөө. Би урагшаа явлаа шүү. Араас ирээрээ. Гэт нөгөөдөг ч өстө амар юм дээр нь тодорхой юм байна. Тэгээд тэнд санаатайгаар мэдээж муу морьтой муу зэвсэгтэй нөхдүүд орхисон байд таарж байгаа байхгүй. Тэгээд эднэр нь улаан өстө ялгах юм алгаа гэж. За Ипатьевын судар дээр үлээ бүх вангуудыг хэлсэн үгийг бас тэмдэглэж үлдээсэн байгаа. Тэгэхэд чинь аль Мстислав энэ чинь 3 Мстислав байгаа юм л та. Тэгээд 3 Мстиславын дай гэж Оросын түүхэнд бас бичдэг. Киевийн ван хөгшин Мстислав, Черниговын ван Хемертэй Мстислав, нөгөөх нь хаанхын ван билээ дээ. 3 Мстислав. Тэгээд тэр 3 дахь Мстислав эднес чи их мундаг харагдаг хүмүүс байна. Мэргэн харавчт байна гэж. Тэгсэн чинь хин хөгшин Мстислав нь болохоор зэрэг заадаа нэх хевчаагуудаас нэг ялгахдахгүй юм байна л та гэж. Тэр шанхудаага Монгол зэрэг үзэж байгаа хүмүүс шүү дээ. Хевчаагуудаас нэг ч ялгахдахгүй юм байна да. Тэгсэн чинь Мстислав нөгөө Химертэй Мстислав нь тэр ч яг хадамдаа бий байгуулах гэдэг юм чинь. Ингэж яхаар цөмөр хөдөлгөө гэл. Тэгсэн ингээд бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө тэднийг их хялбар нөхдүүдтэй таарлаа. Сайхан яач тэгээд дээрээс нь тэр олон улс эзлээд бөөн дээрэмдсэн хэд баялагтай яваа тэрийн бүгдийн сайхан дээрэмдээ гэсэн бодлол хөтлөөд явсан. Шунлаар нь доглол. Оросууд явж байхдаа тэр Гэмбэг ноёныг оршуулж байхад нь таараад тэгээд юу яадаг гэдэг нэг гаргаж ирээд өгч байгаа хүнийг бараг дахиад тамалж алсан гэдэг тийм баримтууд юм яадаг юм. Гэж байгаа биш. Тэр Гэмбэг ноёныг тэр Оросууд өөрснөө их гайхаж бичсэн байгаа. Зугтахын оронд нэг нөхрийг ингээд оршуулж исэн гэдэг оршуулж явах чинь булсан гэж. За. Тэгэхээр тэр бодвол 100-ын ноёноо ч юм уу юу яасан юм шиг байна. Шоронд булж амьд үлдэх юм хийж исэн юм шиг байна. Булчглаар нөгөө зэргүүд нь дайраад хажуугаар өнгөрөө явчих штэ гэж тэгсэн нөгөө нууж байгаа хэлбэр л байсан юм шиг байна. Тэгээд тэр дэр нөхрийг гараад ирэнгүүт нь хевчээгүүд нь таниад өөнийг бид нар арга хэмжээ аавна гэдэг. Тэгээд тамалж алсан гэж. Тэгж тэмдэглэж үлдээсэн байдаг. Тийм баримт бол байдаг байх нь. Тий, байна. Энд чинь Кавка юм хавх гэдэг үг байхгүй Монгол хавханд оруулаад чи зүгээр яшиг халах гэжтэй. Халахгүй л байхгүй. халахгүй л байж болно тий. Мэдгүй Калка гэдэг одоо тэр Калчик гэдэг гол гэдэг. Гэхдээ одоо тэрнээс хойш олон зуун жил өнгөрцөн. Тэнд үед одоо Орос үндэстэнгүүд амьдраад ирсэн учраас газар усны нэрийг өөрчилчих бол юу хэлэх арга өөрчлөх арга байхгүй. Манай их сурвалж дээр бол энэ голын нэрийг тэмдэглээгүй байдаг. Зарим голын нэрийг тэмдэглэсэн байдаг шүү дээ. Одоо жишээлбэл
Унгар, Австрийн зэргийг буцагсан Шаяа голыг бол манай их сурвалжид хонин гол гэж бичсэн мэт. Хонин голын дулалдаан гэж. Гүтэр. Энийг бол тэмдэглээгүй. Энийг тэмдэглээгүй байгаа. Энийг орсуудад юу их стратеги том асуудал байсан учраас тэмдэглэвэл дэйсэн бэл. Энэ тайныг. Тий, Сүбэдигийн хувьд бол нөгөө амар урт аяндаа хийж яваа шүү дээ энэ хүн чинь. 12,000 км гэж тооцдог билүү дээ. Тэр аянданд болсон нэг л дулалдаан байхгүй. Тэгвэл эзэн хааны зарилгатай Оросууд гэдгийг зарилга дотор байгаад эдрийг үүсгэх ёстой. Тэгээд бүр Киевийн иргэн хүртэл нь явж үзэх ёстой. Тийм бичээс. Зарлиг нь бичээстэй. Тэгэхээр ийшээгээ дайрна гэдэг ерөн төлөвлөгөө бол одоо 1221 онд байсан л гэсэн үг. Тэр бас нэг дугаар дээр ярьсан да. Тэр төлөвлөгөө хийгдэхэд Зевс өвөдөө 2 торгоны замын баруун маршрут тий Чармаган орчвол бол араб орох буюу баруун өмнөд маршрут. Дөрбөө тогшин болохоор энтгэг орох буюу өмнөд маршрут. Энд ч бас цааталтны эдийн засгийн юм байсан. Сонирхол бас байна шүү дээ гэж хэлээд байгаа юм чинь. Дахиад монголчууд тулдахдаа замдаа нөгөө цэргүүд авч явахаас гадна эвслүүд бий болгосон юм шиг одоо шинэ Оросуудыг дахиад дотор нь хуваасан Бродникууд гэдэг түрүүн би нэг дуртай байгаа нөхдүүд юу юм бэ? Бродникууд ч одоо яг үгүй тэр үеийн казакууд гэдэг эцдээсээ цухтагаад эзэнгүү талд очиж амьдардаг хүмүүс байна шүү дээ Оросууд. Оросууд. Тий. Гэхдээ эцдээсээ цухтагаад тадар матар төлөхгүй тул тэгээ сүүлдээ тэр казакуудыг ч нөгөө хилээц гараа сахидаг цэрэг болгож Оросын хадууд ашиглаад тэгээд чинь казакууд одоо Оросын зэрэгтүүд казаки гэдэг чинь тийм улсууд байсан. Тэрний л одоо эхний юунууд ахгүй брод гэдэг чинь Орос хэлний гарам гэсэн үг л дээ. За. Тийм бродники гэдэг чинь гарамчд гэсэн үг байхгүй. Тэгэхээр зэрэг энэ өмнөд Оросын нутагт байгаа энэ голын гармуудыг мэдэж тэрийг сахиж идэг, тэргүүрээ хоолоо олж дийжээдэг, худалдаачдаас үнэлс авч идэг тийм хүмүүс л байхгүй. Тэгээд бродникууд ягаад монголчуудын талд орж байгаа гэхээр эдний чинь заналт байсан чинь хөвчаагууд байхгүй. Энэ хөвчаагуудын хил дээр амьдарч байгаа хүмүүс шүү. Хувийн өс онцонтой хүмүүс байгаа шүү. Нөгөө төлний ирж дээрэмддэг ах дүүсийг алдаг, шуддаг, ихнэр хүүхдийг хулгайлдаг тийм хүмүүс байж байгаа шүү. Тэгэд Оросын бангууд хөвчаагийг өмөрөд ирэхээр энэ улсууд чинь Монголын талд орхон зүг шүү. Чиний заналт байсан дарж өгж байгаа цэрэг явж штэ тэгэхээр чи дэмжих хэрэгтэй үст. Тэгэхээр тийм учраас тэр монголчуудын дунд бродникууд байсан л та. Наадах чинь бол одоо өмнө алдартны шашинтай Орос хүмүүс. Яг холимог л байсан баг. Мэдээж тэр чинь дөрвж амьдарч байгаа хүмүүсийн дунд түрэг мөрөг элдв долоо юм очтгол байсан баг. Гэхдээ үндсэн тэрэн дээр нэр нь дурддагдаад байгаа Плоскиня, Андри гэд наадах чинь бүр өмнө алдартны шашинтай Орос хүмүүсийн нэрийг бодгомж. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Одоо шинэ түүхийн баримтуудаас гадна эн чинь энэ Кипчакууд байсан гэдэгтэй холбоотой археологийн судалгаанууд бол багс тэр нь байдаггүй юм шүү. Тэр ямар Кипчакийн хаадын оршуулга 1220-30-од оны үеэс эхлээд алга болчихдөг. Тэрнээс хойшоо алга болж эхэлсэн. Хойшоогоо алга болж эхэлж байгаа. Тэр нь юу гэж байгаа юм бэ гэхээр монголчууд ирээд Кипчакуудыг хөөн зайлуулсан эсвэл хаад ноёдыг алж устгасан л гэсэн үг байхгүй. Чи оршуулах хөнгө болчих шүү дээ. Тэр том оршуулгыг чинь одоо жив тэртэл зориулж ихгүй шүү дээ. Хаандаа зориулж гин шүү дээ. Тэгэхээр тэр байхгүй болчдаг. Хоёрдугаарт энэ үеэс эхлээд энэ Кипчакууд чинь яг нөө түргүүдийн уламжлалаар оршуулган дээр нэг юм чулуун хүн хөшөө хийж тавьдаг. Тэр хүн хөшөө нь дээр тавих үед оршуулган дотор нь ордог болчиход байгаа. За. Нууж ийн гэсэн үг байхгүй. Ер нь бол хаана оршуулснаа нууж ийн гэсэн үг. Тий. Тэр яг монголчууд сүйтгэд идэх гэсэн юм уу? Гэхдээ тэгэд ойлгомжтой л байлгүй дээ. Тэр хавьд нөгөө юу хэв журам сахиулдаг байсан хевжаагууд байхгүй болчихж штэ. Манай хааны оршуулга энийг хөндөж болохгүй шүүгээд тэр хавьжаа хевжаагууд яваад штэ. Тэр нь байхгүй болчихж штэ. Тэгээ Монголын нэг ноёнд бол тэр хевжаагийн хааны оршуулга байна уу тэр хүн ирээд том уу бид нар ч ямар хамаатай.
Тэгээд тэр чинь нууж эхэлж байгаа байхгүй. Бас нэг тийм сонин археологийн тийм юм анзаарэгдд юм бил. Хоёулаа бүр дайндаа орлогоо л яваад. Гэхдээ энийг тайлбарлахгүйгээр нөгөө дараагийн юмыг тайлбарлаж болохгүй. Энэ чинь ингээд Калка дахь тулдаан чинь Орос дахь Кипчакийн дайны нэг дүрэг дуусчих юм шүү, үгүй юу? Калкагийн тулдаан бол Зевсевэдэ хоёрын одоо юу гэх юм бэ? Тагнуулын аян гэх юм уу? Тагнуулын аяны нэг хэсэг штэ. Тэгээд дараа нь хоёулаа монголчууд тэр үед чинь нөгөө Алтан улс мустайгаа байлдаа завгүй яваад гэж байгаа штэ цаашаа. Тэгээд дараа нь 34 онд Алтан улсыг зөрчтэй Алтан улсыг дараад тэгээ 35 онд 75 оны одоо хуралдаагаар баруун зүгийн дайныг хийнэ гэдэг шийдвэр нь гараад тэгээд 37 он хүртэл нөгөө юу Балгаар, Алан, Мардва, Зардваг дарсан тухай хууль ярьсан тий. Тэгээд дараа нь эн чин бид нар ер нь бол ижил мөрөнлөө хүрээд ирж гин гэсэн үг байхгүй. Тэгээд тэнд Камын Балгааруудыг дарж мараад гэдэг чинь. Тэгээд тэрнийхээ дараа энэ Оросын нутг руу ороход Калкаг бол юугаараа бас нөлөөлөд байгаа юм гэж. Яг бол одоо ингээд чи ингээд боддоо амар хүчтэй дайсан ирлээ. Чамайг 200 жил зовоож исэн Кипчакуудыг бүр буцахад. Тэгэхээр тэдрээс хамаагүй хүчтэй дайсан ирж штэ. Тэ? Тэгэхэд одоо ингээд бодоход бол ингээд хэдүүлээ цуглаад хуралдаад заастаа амар дайсан ирж гин шүү. Одоо бүгдээрээ сайхан нэгдээ зэрэг мэргээ гаргах гэхстэй үсттэй. Тийм байдгүй. Яагаад гэвэл 12 ван Калка бол ирэх дээр цааслагдсан. 12 албан тушаал онгойчлоо штэ. Тэ? 12 албан тушаал онгойцсон учраас тэрэнд чинь за бүр хамгийн багаар бодоход 50 өрсөлдөгч гарч иржээ. Хоорондоо хүнэлцэн. Тэгээ тэрийгээ дагаад хонзон үүснэ. Хачаач юм болж байгаа байхгүй. Тэр байтугай бүр монголчууд орж ирчээд байхад л хоорондоо хүнэлцээд яваад байгаа байхгүй Оросд. Тэгэхээр тэрний эхлэлийг Калка гол төр тавьсан баг. Угаасаа ч нэг хоорондоо эвтэнэртэй хүмүүс биш байсан. Тэгээ чи ингээ банк баахан оронтоо гаргаа хийчихлээр тэрний төлөө бөө алаан болоод ингээд ийм үйл явдал бас давхар болсон л доо. Одоо жишээлбэл би Чернышевский илүү нэг дугаар дээр тэгж хэлээ. ТV визэлж дагаа тэгээд амар юм болсон гэд тэгэл яхаа 1235 онд Оросд өрсөн гэхлээр эзлэж татсан. ТV Данил эзлэж татсан байхгүй бол шатаасан тухайн судар дээр байгаа. ТV бараг л юучгүй шаталаа маталаа гэсэн. Тэгээ маань юм гэж байгаа хүн одоо манай археологийн шинжилгээ ухаан хичнээн мундаг хөгжлөөгээд очоод ухаалаар гарч ирж байгаа хүмүүсийг 40 оны монголчууд уу 35 оны оросууд уу гэдэг ялгаж чадахгүй штэ гэж байгаа. Ялгаар байхгүй 5 жилиг бол. Тэгээ яг хинээш таасан хүмүүсийг ухаад байгаа. Яг одоо мэдээж нөгөө зүгээр юу Монгол бол зөв хуулийн 10 хоо хчээр бидэн дээр ил бичдэг байх л да орсон. Тэгвэл яг үнэндээ хэлэхэд бол ийм нөхцөл байдал тэр үед байсан юм гэж. Ингээд 23 оног Калкагийн тулдаанаас 37 он хүртэл ерөнхийдөө ингээд завсарлаж байна. Оросын хувьд бол. Оросын хувьд бол. Энэ дотор нэг юм жижиг тулдаанууд байгаа юу? 23 он гээд буцаа явцсан. 23 он гээд Калка дээр буцаж явчаад тэгээд тэрнээс ч хойш юу яж байгаа штэ. Киевийг нэг ингэж харчаад. Тий, Киевийг нэг ингэж харчаад ер нь бол хончиж болох гарууд байна гэж дүгнэлтээ хийчихэд тэгээд нөхөр буцаа авчиж байгаа штэ. Тэгээ тагнуулгаас үлжээг үлдээ. Мэдээж. Тэр бол маш сайн байг нь мэдгэж байгаа. Хоёулын яг дайны байлдааны үйл ажиллагаар орохоос өмнө ер нь ягаад өвөл орж байгаа. За. Ягаад өвөл орж байгаа юм бэ гэхлээр шүү дээ. Чи тэр олон голыг гатлах хэрэг байхгүй болчихж шүү дээ. Баахан завж хэрэг байхгүй болчихж шүү дээ. Бүгд хөлдөж байгаа юм чи. Хоёрдугаар Оросын бүх хотод голын хажууд баригчжээ гэдгийг тооцож гин гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр чи төөрөхгүй нь шүү дээ. Энэ голыг дагаа яваад ивэл Москва орно гэдэг. Тэрийг мэдж гин гэсэн үг байхгүй. Гуравдугаарт байна шүү дээ. Энэ орж байгаа цэрэг чинь хүнс хангамжийн асуудал байна. Хүнс хангамж хизээ хамгийн сайхан гэж Оросод.
Намрын ургацаа ураасны дараа штэ. Өвлжилтөө бэлдээд бүгдээрээ сайхан амбааранда Өвлийн ичи бэлдсэн. тий Тариабудаага. тариабудаага далд хийцэн байж байгаа штэ. Тэгэд бол тэрлүү сүнгнээд орчиход бол цэргийн хүн сангамжийн асуудал байна. Дөрөвдүгürt Оросууд өвөл байлддаггүй гэдгийг мэдчихээн гэсэн үг байна. Чи өвөл одоо бүх мэдээ янз бүрийн тулдаан бодлоо гэж бодоход за энэ хар өвлөөр гараал мега туслах гал бүр Волоколамск хүртэл явж явах гэж гайл байна штэ гэж бодно штэ. Өвөл гэдэг чинь цэрэг явахад хэцүү юм чи. Тэрийг хүртэл мэдчихээн гэсэн үг байна. Тэгэхээр энэ тагнуулын сүлжээ бол мундаг ажилласан юм байна гэж би хараад байна. Тийм учраас өвөл орж байгаа. Ер нь Орос руу өвөл дайрсан цорын ганц үндэстэн чинь Монгол гэж байгаа. Бусдын дандаа 100. Гэхдээ чи бодлоо Наполеон 1812 оны 6 дугаар сарын 24. Гитлер 1941 оны 6 дугаар сарын 22. Яагаад 6 сарын 20 байгаа бас дандаа тэр чинь зүгээр нэг юм ш тооцоолж орж штэ. Гэтэл манайхан болохоор 11 сарын сүүлч 12 сарын ихээр давхиж ороод байгаа хгүй яаж байгаа гол хөлт хэмтлэж. Гол хөлтөөд морин цэрэг даах хэмжээтэй болоод ирэхийг хүлээж ийн гэсэн үг. Тэгэхээр зэрэг яг мэдээж одоо бол энэ нутагч бол нэг тийм аймаар намаг гайгүй баг. Одоо тэрнээс ч хойш энэ чи хүн сууршаад эзэмшээд намгийн надаага дараагаа тэрцэн чи. Тэр үед бол зөндөө их намагтай зам харгуун айгүй хэцүү гэдгийг мэдж гин гэсэн үг байхгүй. Тийм учраас бүгд сайхан хөлдөөд явхад аялахад амархан болчихлоор орж яах гэсэн үг. Тэгээд ийшээ ороод хоёулаа дайных нь үед бас ярина. Тэр вам ман хаашаа зугцсан амар мэдчих монголчууд. Тэгээд нөгөө ван нуугдсан газараа байж хаад нэг нөхөр төлөөдөө хэдэн зэрэг өгөөд айлын монголчууд хаагур байна. Зэдэр гэсэн. Нөгөөт нь гарч явангуудаа гэлс буцаж ирв. Бүслэгдсэн байж штэ. Бүслээ хайцсан. Тэр чи юу гэж нэглэхээр тагнуул байна гэсэн. Эсвэл Оросуудын хурагч байна гэсэн. Тийм үстэй. Зааж өгсөн байна гэсэн. Тэгээд тэр Жарислав хинчвлээ өөрийнхөө жанжинд бас тэр чинь нөгөө цэргээ тагнуулж явуулахдаа нөгөө ванчаа өөрхий Юрий ван чинь жанжиндаа чи цэргээ жагсааж бийлдэгээд байгаа штэ. Юу нь лиггүй шүү гэдэг. Тэгээд нөгөө нөхөр нөө бүслэгчээгээ ороод ирсэн. Нөгөө Жариславын цэргээ жагсаагаагүй л байгаа байхгүй. Би үрд хэрэгдэггүй мөр өөрсдийнх нь цэргийн дунд хорлон сүгдэгчтэй байна гэж. Чи ван зарлиг өгөх чи яга цэргээ жагсаах. Тэгэхээр нэг юм бай тэнд. Гижил би дүгнээд байгаа. Тэгэхээр энэ тагнуулын сүлжээ бол маш сайн ажилласан. Тэгээд ороод ирэнгүүт тэр дороо урагчд би болоод нийлээд яг хоёлаа тэр нэг юун дээр хиний тухай Евпатий Калвратын тухай киног ярихдаа энэ бол домог байсан ийм хүн байгаагүй гэдгийг яриад ирсэн шүү дээ тий. Яг гэхдээ мэдээж Оросууд юм чи эсрэг үзүүлсэнд байж таарна шүү дээ. Тэгвэл ерөөс урагчдын тухай бид нэр Оросууд ярьдаггүй байхгүй. Бүгдээрээ сайхан нэг хүн шиг байлцсан юм шиг тийм байхгүй шүү дээ. Владимир хотыг бүслээд эзэлж яхад одоо энэ байна Владимир. Энэ хүн чинь суусдал байгаас. 2 сарын 4-нд Владимир хүрээд Владимирыг бүслээд тэгснэ 2 сарын 5-нд суусдал руу цэрэг явуулаад нөхөдх нь очиод ямар ч эсэргүүцлэх нөгөө суусдалд нь байгаа нөхөр нь буугаад очиж байгаа байхгүй. Тэгээ 2 сарын 6-нд буцаа хүрээд ирж байгаа шин. Владимир л нөгөө цэрэг нь. Тэгээд тиймэрхүү юмнууд их байсан. Тэрийг нөгөө юу яадаг хэлдэггүй л байхгүй. Тэгээ эн чинь тагнуулын сүлжээ сайн байсныг хэлж байгаа. Нөгөө Хевчакууд гэдэг чинь нүүдэлчээд тэгээд ингээд энэ Оросуудаа ингээд суурин сонирхолтой ингээд харилцаад болоод исэн гэсэн үг юм уу? Эсвэл суурин болчихж байгаа гэсэн үг. Үгүй нүүдэлчтэй. Тий. Хамтран амьдрах одоо ёстой симбиоз гэх юм уу? Гэхдээ тэр сонирхолтой симбиоз л доо. Нэг бол ирээд дээрэмдээ далаад талчдаг. Нэг бол юу. Тэгээ сүйд рүүгээ ч ер нь гэхдээ Орсын вангуудын дотоод асуудлыг шийддэг хэрэгсэл бол өртсөн байсан үйл дээ. Одоо айгүй их олон Орсын вангууд Хевчак ээжтэй. Одоо эн чин Андрей Боголюбский чин Юрий Долгорукогийн хүү.
тэрний одоо нөгөө шарлын орсууд болоод мань үний чи ингээд сэргээ дүрхийн сэргээ сайхан Монгол гарч ирдэ шүү дээ. За. Тэгэхээр зэрэг тийм Монголч явахтай одоо юу юм? Кипчак одоо Аз төрхтэй. Аз төрхтэй. Түг Оросууд аль хэдийн биднээс татарууд орохоос өмнө ирлийцсэн юм шүү дээ. Азийн. Гэхдээ чи юу яах хэвээр байхгүй нэг юм зөв ойлгох хэвээр. Хаадууд бол угаасаа ирлийцэж штэ хаанч Оросч тийм манайч тийм штэ Солонгос ээжтэй хаан байсан биз дээ гэдэг ч юм уу. Тэрнтэй адилхан байхгүй. Одоо жишээлбэл Андрей Боголюбский гэдэг ярил ээж нь Кипчак, эмээ ээж нь Англи, хөөх, элен цэмэн Швед. Үгүй тэр чи ямар Орос гэх тий? Тийм олон цусны холцтой нөхөр байхгүй. Тэгээд эцсийн дүндээ нөгөөдөг чинь тийм монголжууд төрхтэй нөхөр гарч ирээд байгаа нь тийм учиртай юм л да. Тийм учраас хоёулаа Александр Невскигийн тухай ярьж байгаад энэ ийм сайхан Орос царайтай хүн ягаж байх учиргүй чи удмынхан догшин Иван гэж нэг монголжууд царайтай нөхөр. Юу элен цэцэг Андрей Боголюбский бас нэг монголжууд царайтай нөхөр байхад дунд нь хаанаас ийм сайхан Орос гарч ирэх үү гэж яриад байсан шүү. Ер нь бүгд баримтах тогтолцоотой болсноос хойш Оросууд яг жинхэнэ Орос хүн тавьдаг төр өдрөл гардаг болсон юм шүү дээ. Тэгж л харагдаж байна. Хоёулаа конспирологийн руу орчих магадгүй. Ер нь бол Оросыг жинхэнэ Орос хүн өдөрж ийсэн эсвэл их л олон жилийн хувьд их хэрэгэлзээтэй л дээ. Гэхдээ ер нь бол тим юм ярих дуртай хүмүүс нэг юм бодох хэрэгтэй. Төрийн систем байна. Төрийн систем дээр тэр орой дээр еврей суун уу, татар суун уу ялгаагүй. Нэг гүрж суугаад өчнөө олон жил тэр улсыг хүчрэхэг болгоод байна штэ тий. Тэгээд тэрний дараа чинь Хуршов гэдэг Украин суугаа байсан. Украин суус. Тий. Брежнев гэдэг Украин суугаа байсан. Днепр Петровскийн Украин штэ. Гэх мэтийн тийм. Тэгэхээр тэн дээр байгаа хүний цус хамаагүй системийг авч явж байгаа. Тий. Тэрийг тэгж ойлгох ёстой тий. Тэрнээс биш мэдээж одоо бүх мэдээ хоёулаа гений шинжилгээ өгвөл чивтэрийн цусан дотор юу ч гарах юм блэ бүү мэдчихдээ. Миний хувьд бол ач холбогдолгүй гэж үзээд би тийм юм сонирхдгүй тэгээ юу гэж тий. Би Монгол аав ээжийн хүүхд болж төрөл Монгол айлд өсснөөс хойш тэгээ миний цуснд юу гарч ирэх нь надад нэг сонирм биш гэж. Тэр үедээ яг энэ үедээ бол адилхан. Мэдээж татар Монгол гэд одоо Оросууд бол мэдэхгүй үндэстэн гэж харж байгаа шүү дээ. Дээрээс нь биш дээ. Тэр тагнуулын сүлжээ сэтгэл зүйн дайныг их сайн өрнүүлсэн байна гэж би яддаг. Яг тэгвэл Оросын үнэн алдартны шашны ламнар бол юу гэсэн суртлах болгоод тэр үед явуулсан байх гэхээр энэ Македоны Александр хаан тамын элч Гог Магог гэдэг нөхдүүдийг ингээд дорн зүх төмөр хэрмэн дотор төвчсөн байсан юм аа. Тэгсэн чинь бурхан одоо ингээд бидний нүглийг дисгэхээр тэр төмөр хаалгыг нээсэн байна. Тэгээ энэ Гог Магог ирж гин гэж. Гог Магог гэж юу гэсэн үг юм бол? Одоо ер нь энэ надад чи Библийн сударт гардаг нэг тийм нэр үт юм угаасаа байдаг. Коран сударт бол яжууж мажууж гэдгийг. За. Тэгээ эний чинь бас нөгөө ойрох торнт руу ороход ашиглаж байгаа яжууж мажууж ирж шүү. Эсэргүүцээд үгүй чи бурхан чамд гисгэл илгээж яхаа чи бурханы гисгэлтэй тэнцээд яах юм бэ? Нэмэргүй шүү дээ. Тэрний орон заа одоо дүүрчээ. Тэгээд одоо би нүглээ намжлаад бурханыхаа гисгэлийг цээрлэлийг амсаад суужаяа. Тэгэхээр бити байдал гэсэн үг үстэй. Тэр цааталтан тэр том үзэл суртлын машин чинь ажиллаж штэ. Тэгээ яагаад монголчууд орж ирээд шашин сүм хийдэг татваргүй болгоод байгаа. Цаашаа ярил их юм гарна шүү. Оросын Орос дахь Кипчакийн дэний нэгдүгээр үе дуслаа. Дуусаагүй эхэлж байгаа ч. Үгүй би нэвтрүүлэг дуусахгүй бол цаг нь болчиход байгаа. За. Одоо яна хоёулаа хоёр дайны нэг дугаар дээр багтаах нь үе. За үзэндээ тийх үү. За. Өнөөдөр нэвтрүүлэг өөр өндөрлөө. Баярлалаа үзэгчтэй. Хамгийн нэгдэл эрчимтэй явагдаж байгаа тул та гараад огтмол угааж, амийнхаалтаа байнга зууж, дарахаа сэргийлж, дархлаагаа дэмжиж, халуун хоолшвол, арц чадран болон ансны шүүс уугаарай. Denk Farm